За өнөөдөр Mon Logistics Group-ийн хувьд бас нэгэн маш баяртай өдөр тохиож байна. За учир нь юу вэ гэхээр бид нар ээлжид Future CEO буюу тэтгэлэг хөтөлбөрийн эзэдүүдийг өнөөдөр тодрууллаа. За манайхан санаж байгаах 3 жилийн өмнөөс буюу 2021 онд Mon Logistics Group нийгмийн хариуцлагын хүрээнд за нөгөө талдаа бас ирээдүйн боловсон хүчнээ бэлдэх үүднээс бол Future CEO хөтөлбөрийг бол анх зарлаж байсан. За тухайн үед бид нар бол ЕШ-ийн математик дээр 800 авсан улсын хэмжээнд 26 оюутнаас 3 оюутныг сонгон шалгаруулж исэн бол за энэ жилийн хувьд илүү одоо урт хугацааны стратеги бодлоготойгоо уялдуулаад гадаад хэлний ур чадвар дээр илүү ингэж фокуслж 4 оюутныг бол шалгарууллаа. За цаашд бол бид нэр эдгээр оюутнуудтайгаа түлхүү хамтарч ажиллаж за суралцах үед нь одоо энэ цалинтай дадлагаар хангаж за менторшип хөтөлбөрөөр хангаж бусад одоо зөөлөн болон хатуу ур чадруудын эзэмшүүлэх тал дээр бол анхаарч ажиллана. Тэгэхээр өнөөдрийн энэ бүх оюутнуудтай бас амжилт хүсье. Тэгээд Mon Logistics Group-ийн нэгэн хэсэг болоод бидний аяллыг энэ join хийж байгаад нь баяр хүргье. За сайн байцгаана уу. Намайг Хасартын гэдэг. Би Монгол Улсын их сургууль Хорон ангиллын мэргэжлээр 4-р курс орцдог. За тэгээд Future Zone-ийн хөтөлбөрт 2021 онд тэнцсэн оюутан байна. Над ерөнхийдөө бол Future Zone-ийн хөтөлбөрт тэнцснээр 3 томоохон боломж бүрдсэн. За нэгдүгээрт нь гэвэл сургалтын төлбөр болон амжиргааны зардал. За тэгээд хоёрдугаарт нь гэвэл томоохон сургалтууд болон аль хэдийн энэхүү салбарт амжилтанд хүрсэн хүмүүсийн ментор хөтөлбөр байсан. За тэгээд гуравдугаарт нь гэвэл дадлаг болон төгсөөд ажлын байр гэх мэтчлэн томоохон боломжууд байсан. За юуны төрөнд бүгд нь маш их баяр хүргэмээр байна. Энэхүү хөтөлбөрт тэнцснээрээ маш томоохон боломж нэгдэж байгаа учраас бос төвөгдөөч энэхүү боломжийг авч болох байсан гэдэг утгаараа өөрөг хариуцлага ухамсарлан суралцах процесстой бүхэл анхаарлаа төвлөрүүлж улам илүү хичээгээрэй. Сайн байцгаана уу. Намайг Баталдын Өнөхүү гэдэг Монгол Улсын их сургуульд санхүүгийн техникээр суралцдаг 4-р төвчний оюутан байна. Юуны төрөнд Future CEO 2 хөтөлбөрийг зохион байгуулж байгаа Mon Logistics-ийн бие бүрэлдэхүүн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Сайн байцгаана уу. Намайг Уянгаа гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны 3-р төвчний оюутан байна. Тэгээд мэдээж энэ хөтөлбөрт хамрагдаа санхүүгийн дэмжлэг болон бусад олон боломжууд бий болгож байгаад баяртай байна. Би болохоор Future CEO 2 тэтгэлэг тэнцсэн Дашны Мимшэл гэдэг оюутан байна. За би Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөрийн одоо 4-р курст орох оюутан байгаа. Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны 3-р дамжааны оюутан Бачиргалын Инхмаа байна. Анх Facebook харж байгаа нэг мэдээлэл нь гарч ирсэн. Яг ингээд нодод зориулсан юм гоё тэтгэлэг явж ийн гэдээ шууд бүх юмаа бол бүрдүүлээд бол явуулсан байгаа. Тэтгэлэг хайгаад ер нь аюу хайсан. Тэгээд тухайн үед олцсон 2 тэтгэлэг олсны нэг нь болохоор энэ байгаад. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг судлаад тэгээд мэдээлэлээ илгээсэн. Тэтгэлгийн хувьд бол мэдээж оюутан байхдаа ажлын байрны одоо ойлголттой болно. Тэгээд туршлагатай мэдээж болно гэж харж байгаа. Тэгээд мөн дээрэс нь сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа нь бол одоо ямар нэгэн сургалтын төлбөрийн дарамтгүйгээр суралцах боломжийг оюутнуудад олгож байгаа. Энэ бол маш том давуу тал. За залууны хувьд болохоор би ирээдүйд ямар нэгэн ажил мэргэжил бол голохгүй ер нь бол ажиллана гэж ер нь бол бодож исэн. Тэгэхээр миний яг энэ сонгосон олон улсын харилцаа гэдэг мэргэжлийн маань гол утга учир нь бол тэр гэж би бол сонгож бол хэлсэн. Ер нь бол миний сурж байгаа мэргэжлэр ингээд ийм их боломжтой залуучуудыг дэмжсэн тэтгэлэг цөөхөн байдаг учраас маш их баярлсан. Тэгээд энэ Tevr Logistics гэдэг нь бас гадаад хүмүүстэй харилцааны тал дээрээс ингээд миний нөөц мэргэжилтэн бас хайддаг болохоор миний ирээдүйн карьерт бол маш том одоо ахиц дэвшил өгөх төлөвлөлт болох тийм ийм тэтгэлэг бол авч чадлаа гэж бодож байгаа. За тэгээд гадаад оронтой харилцаж хэл судлах сонирхол нэлээд өндөр байсан. За тэгээд тэрийг маань дэмжиж өгч байгаа. Мөн дээрэс нь хувь хүний болон мэргэжлийн чадвар дэвшлүүлэх маш олон сургалтууд явуулна гэж хөтөлбөрийн агуулгад тусгасан байсан. Энэ нь бол мэдээж хувь хүний хөгжил талаас нь тэр карьерийн өсвөл одоо тэр талаас нь тэр оюутнуудад бол үнэхээр давуу талтай боломжуудыг олгож байна гэж үзэж байна. Цаашдаа хамтдаа сурч боловсроод хөгжөөд
гоё хүмүүстэй хамт дадлага хийх юм байна. За цаашлаад үндэстэй ажилтан болоод ажиллахад маш таатай тийм хүмүүс байна гэж би бол ойлгохтаалаа. Оюутан залууст өөрийн сурч боловсрсан мэрэгчлэр төгсөөж шууд ажиллах болцоог олгож байгаа. Мон логистик групптэй баярлалаа. Төв боломжоос олгосон Мон логистикт групптэй маш их баярлалаа гэж хэлмээр байна.